Миний одоо гэрээсээ хамгийн хол байж ирсэн манай орц юм уу да. Хальт орцондоо гарц цоцож бодчоо тэгээ буцаад ортыг. Хэрвээ би гэрээс дайжаад орсноосоо цаашаа хэтрээ явчих юм бол манай ээж намайг хайж олж ирээд мөчийг санжуулаад арсын хулаад аваад ирэндээ гэж хэлдэг. Мөчийг чинь санжуулнаа гэж мөн. Шинэ 7 хоногийн минь өсвөрийн зөвлөгч марлаа байна. За энэ 7 хоног би өсвөрийнхэн болон эцэгчүүдэд зориулаад өсвөрийнхэн гэрээсээ дайжиж буй талаар мэдээлэл хүргэнэ. За тэгвэл сүүлийн үеийн судалгаагаар гэрээсээ дайжиж буй хүүхдүүдийн 60.5% эмэгтэй хүүхдүүд харин үлдсэн 39.5% нь эрэгтэй хүүхдүүд байдаг байна. Харин нийтдээ навч үзэх юм бол 51 орчим хувь нь болохоор 14-ээс 15 насны өсвөрийнхэн байдаг байна. За тэгвэл бидний хувьд гэр орон гэдэг нь хамгийн аюулгүй тухтай байх орчин шүү дээ. Харин зарим хүмүүс хувьд энэ яг эсрэгээрээ санагддаг гэсэн үг. За тэгвэл яагаад гэж эсрэгээрээ санагдж байгаа вэ гэдэг талаар ярилцъя л та. Хамгийн том шалтгаануудын нэг нь гэр бүлийн асуудал буюу эцэг эхийн дарамт ордог. Тэгэхээр энд эцэгчүүд ч гэсэн амар нөлөөтэй гэсэн үг. Хүүхдүүдэд хорт цагдах, найз нөхдөд нь уулзахгүй байх, ярилцлагаас илүүтэйгээр шууд өөрсдийнхөө үзэл бодлыг тэдэнд тулгах гэх юм уу те. Эсвэл олон дүүнэртэй хүүхдүүд дүүнрээ хараа гэрээсээ гарч чадахгүй байх ч юм уу. Эдгээр байдлын тэр хүүхдүүдэд тухгүй байдлыг үүсгэж эхэлдэг гэсэн үг. Хоёрдугаар нь гэх юм бол мэдээж хэрэг өсвөр насны шилжилтийн үед гарах тэр одоо онцлогуудаас хамаарна гэсэн үг. Яг энэ үед болохоор 12-оос 18 насны хүүхдүүд өсвөр насны шилжилтийн үе дээрээ одоо нөгөө бага насны хамааралтай байдлаас салаад илүү бие төвтэй болж эхэлдэг гэсэн үг. Өөрийгөө том болж байгаагаар мэдээд би яг юу хүсэж байна вэ? Би яг юу хийх вэ гэдгээ илүү төсөөлж боддог гэсэн үг. Тэр төсөөлөлт нь би яг гэрээсээ явчих юм бол илүү одоо тийм өөрийнхөө эрх чөлөөтэй тухтай амьдрах юм байна гэж боддог болохоор тэр дайжих гэдэг сонголтыг хийдэг гэсэн үг. Гэтэ энэ нь маш олон сөрөг талуудыг ард давуулж идэг гэсэн үг. Мэдээж хэрэг өсвөр насны дээрээ яг тэгэж санхүүгийн доктортой байдалд хүрээгүй байжээч одоо гэрээс дайжиж явах нь мэдээж хэрэг одоо амьдрах гэр орон санхүүгийн байдал гэх зүйлстэй тулгарч эхэлнэ. Эдгээр зүйлстэй тулгарсан хэмжээнд тэдгээрийг шийдэхийн тулд мэдээж хэрэг ажил төрөл хийх ч юм уу те нэг тэмцээн юм хийн штэ. Яг тэр үедээ буруу хүмүүстэй хараа те буруу хүмүүстэй найз нөхөрлөөд буруу замаар будаа тээж те яг тиймэрхүү гарах хэрэгтүүд амар их байдаг болохоор яг дайчих гэдэг нь болохоор өөрөө зөв сонголт биш байдаг гэсэн үг. Түүний оронд та эцэгтэйгээ ярилцаад яг юу хийж байгаагаа тий тэдэрт ойлгуулахыг хичээх хэрэгтэй. Харин энэ тал дээр эцэгчүүд ч гэсэн хүүхдүүдийн илүү сайн сонсоод илүү сайн ойлгохыг хичээвэл хүүхдүүд нь гэр орноосоо дайчих тийм асуудал гарахгүй гэсэн үг. Магадгүй эцэг эхчүүд өөрсдөө нөгөө өөрийнхөө бага нас өсвөр настай хүүхдүүдийг одоо зөвлөд байгаад байдаг. Гэтэл өнөөдөр болохоор бүх зүйл өөрчлөгдсөн. Өнөөгийн хүүхдүүд өөрөө мэдээллийн эрен үед амьдарч байна тийм ээ. Тэгэхээр гаднаас маш их мэдээллийг авдаг болсон. Тэгээд одоо сэтгэл зүйн ч гэсэн маш олон зүйлүүд бол яригдчихэж штэ. Мэдээж хүүхдүүдийн чихээ таглаад өнгөрөхгүй тэр бүгдээс ингээд ойлголтыг авч байгаа. Харьцаа хандлага маань яг хуучин хэвээр байх юм бол энэ хүүхдүүдэд тодорхой хэмжээний нөгөө эцэг эхчүүдтэйгээ нээлттэй ярих гэдэг зүйл дээр бол маш их хаалт болдог. Яг юу гэж байгаагаа гэрийнхэндээ илэрхийлж чаддаг байгаараа эцэг эхчүүд ч гэсэн үүнийг сайн сонсдог байгаараа. Энэ 7 хоног та бүхэндээ марлаа. Дараа 7 хоног уулзалтаа түр баяртай.